мэдээ сурвалжлагаар эхэлж байна. Дорнод аймгийн Баян-Түмэн сумын малчин Сүхбаатарын хөдөлмөр зөвтгөлийг үнэлж засан газраас улсын сайн малчин цолоор шагналаа. За хон жилийн улсын сайн малчнаар бол Дорнод аймгаас 4 малчин тодорсон байгаа. За 3 цагаан сумын малчин Батбаяр, Баян-Түмэн сумын малчин Сүхбаатар, за Дашбалуур сумын малчин Батцэрэн, Хөлбөмбөр сумын малчин Баданмарагчаа нарын 4 малчин улсын сайн малчнаар тодорсон байгаамаа. За бид өхөө өнөөдөр Баян-Түмэн сумын малчин Сүхбаатарын хотод хүрэлцэн ирээд байна. За Сүхбаатаргаа бол 30 жил мал малдаж байгаа. За нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж байгаа юм малчин байгаамаа. Ихэнх сайн малчныхаа 2-оос 3 мянган толгой малтай байдаг бол Дорнод аймгийн Баян-Түмэн сумаас төрсэн улсын сайн малчин Сүхбаатарын 1171 толгой мал тоолуулжээ. Гэхдээ эднийх баян дэлгэрийн ямаа, бараг хонь, симментал үйлдвэрийн үхэргээд шилмэл мал маллаж аймгийнхаа малын үйлдвэр угсааг сайжруулахад анхаарч байдаг тул энэ жил улсын сайн малчин боллоо. Баян-Түмэн суманд Сүхбаатарынхаас анх мал дастан авч малчин болсон 15 өрх байдаг. Өөрийн шав малчдаа малын үйлдвэр угсааг сайжруулах, малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, вакцины даатгалтанд байнга хамруулж байхыг загтаг байна. За энэ бол салбарын яамны зүгээс баримтлах гол бодлого юм гэдгийг мөн хэлж байлаа. Экспортод зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болж байна. Монголын түүхэнд анх удаа түүхийн мах бүгд найрамд дард улс руу экспортлох болж боллоо. Баруун 5 аймгаа ус эрүүл бүс тодорхойллоо. Цаашлуул энэ төвийн бүсээ сарын үед эрүүл бүсд оруулахын тулд ажиллаж байна. За манай үндэсний махны үйлдвэрүүд маань хүчин чадлаа нэмж олон улсын стандартад тэнцэн махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо. Монгол улсын эдийн засаг уулуурхаагаас солонгосын жинхэнэ утгаараа солонгосчсон эдийн засагтай болж энэ хөдөө аж ахуй тэр тусмаа мал аж ахуйгаас ихэнх хэмжээний орлого олох боломжтой болох юм. Энэхүү Дорнод аймгийн Баян-Түмэн сумын иргэн Сүхбаатар гэргийн мөнхтөө янаар улсын сайн малчин боллоо.